За сайн манайхаа би одоо өнөөдөр ч гоё юм ярьж байгаа юм заяа. Миний 1 2 3 дугаар сизоныг үзсэн exchange гэдэг нөгөө нэг transit love гэдэг байгаа штэ. Та нар монголоор бол харин солилцоо гэд сая нөгөө ютуберууд ярьж марилсан дээр би ярьд юм уу гэснээ. Би бол тэднээс өмнө 1 2 3-ын бүгдийг нь үзсэн байхгүй юу. Тэгээд баахан хүмүүс яриад Univision Minishинд ороод харна би. За ярихгүй сахгүй. Тэгсэн чинь энэ сизны нэвтрүүлэх юм 4-р сизон гарсан заяо. Тэр нь болохоор бүр үнэхээр сонирхолтой. Гэхдээ би 1-р ангийн л үзсэн байгаа л да. 1 сарын 22-ны өдөр Transit Love Another шижаг бишээ энэ нэг дахин эхлэл өөр нэг эхлэл гэдэг нэртэйгээр ийм сайхан постэр гарсан байна. Гэхдээ энэ бол саяхан энэ 7 хоногийн 3 дахьд гарсан постэр нь заяо. Гэхдээ энэ дээр 2 хүн нэмэгдсэн байгаа байхгүй. Энэ хоёр хүн нэмэгдсэн байхгүй. Тэгээд энэ хоёр нэмэгдэхээс өмнө яг одоо 1-р анги дээр гарсан хүмүүсийг нь би танаарт миний хоолой гүнж биш ч гэсэн би дотроо ямар бяцхан гүнж байгааг та нар миний нэгтгэлийн видеоноос харж болно. Ингээд надтай хамт миний бичлэгтэй хамт байгаарай. Баярлалаа. Нэгээр нь танилцуулсан заяа. За 1-р анги дээрээ гарсан эхний хүн болвол за энэ хүн байна да. Хэйм гэд. За энэ хүүхэн маань болвол манай 3 дугаар та нар сайн харж байгаа бол энэ 1-р сизон дээр гарсан хүүхэн тэгээ сүүл рүүгээ орж ирсэн байхгүй юу. Тэгээд одоо яг энэ дээр за бэж ингэх юм байна. 1-р сизнийг нь үзэхэд болвол ерөнхийдөө 1-р бишээ сизон гэдэг юм. 1-р ангийг нь үзэхэд ерөнхийдөө бол дандаа минь таньдаг хүмүүс гарч ирсэн. За эхнийхээ хүнтэй танилцъя. Чонхэйм гэд. За энэ хүн байна. За энэ маань болохоор 1-р сизны маань мэлээр сүүлээр орж ирсэн. Ер нь сүүлээр ингээл оролцогчд орж ирдэ штэ. Тэгэхэд орж ирээд хүмүүстэй нэг тотно олоогүй. Тэгээд одоо яг энэ за энийг жоох байж байгаа ярий. Нэг хүнийг ингээд сэтгэлээ ихлээд хаягдсан байхгүй юу. Тэгээд одоо хүмүүс энэ хүүхэнс дуулын амир хөөрхөн байсан штэ. Эний тэрэ гээд байсан тэгс хамгийн амир нь 93 оных. За 2 дугаар оролцогч маань Ихэсон гэд энэ оролцогч байна. Энэ оролцогч маань ягаад вэ? Өөрөөсөө нэг дүү залуутай үргэлждэг байхгүй. Энэ бүр аим гоё юм болсон. За тэр та нар нэгийг нь бас ярьж өгөхгүй л дээ. Би тэгтээ та нар жоохон тайлбарлаад өгчий. Нэг дүү залуутай үргэлждэгсэн байхгүй. 24 настай дүү залуутай үргэлждэг байжгаад тэр залуу нь орж ирээд нэг энэс өөр ихчмэд бүсгүй дурлаа заяа. Чин тэр ихчмэд бүсгүй тэр дүү залуутайгаа ч ягаад хууч үерчсэн залуутайгаа ч ингэсээр хагаад хууч үерхсэн залуутайгаа нэвтрүүлгийн төгсгөлд үерхэд одоо хурм байцсан. Тэгэд энэ хөөрхөн бойд хаягдсан манай ийм Хэсон гэдэг горл маань буцаж орж ирсэн байна. Дараагийн оролцогч маань Когминжэ. За энэ Минжигээд Обама нь шүү дээ. Энэ ах маань миний хамгийн хайртай оролцогч Коко гэдэг хичээдэг байхгүй юу? Тэр Кокогийн ихчтэй бүр 10 жилдээ Америкт тахтаа үерхэж жагаад тэгээ салаад ирээд бараг 16 жил уулзаа гэж байгаа энэ нэвтрүүлгээр дамжуулаа уулзаад тэгээ манай Коко ихчтэй эднэр манай одоо Кокогч найз залуутай бараг сүйт залууд болцсон л доо. Тэг ингээ явж байгаад энэ ах маань нэг хүүхэнтэй бас учир ургуулад гарсан байхгүй. Тэгсэн чинь одоо тэрнээс салцаа. Миний хамгийн ихэнд нөгөө нэг танилцуулсан хүүхэн байгаа штэ. Тэр хүүхэн чинь заяо хамгийн эмэр нь энэ ах сэтгэлээ илчилж байгаа. Хаягдсан чи энэ ахын дахиад энэ улиралд ороод ирсэн за бүр. Би бүр яаж байгаа бэ гэсэн. Тэ энэ хоёр бүр маазраа заяо. Ахаа ингээд та намайг ингээ хаяхад чинь майхад чинь гэж манай төрсөн ах одоо танд амир дургу таныг харуул бараг танд дуурлах ах мах гэд бүр маазраад байгаа. За тэгтээ бас ингээ трейлерыг ингээ дараа нь үзээд хахад манай Минжи ах тэр түрүүний хүүхний бас яагаад байсан. Жохон хардад сэрдээд байсан шүү манайхаа. Тэгж яагаад дурлах хэдэ өөрөө. Тэгтээ энэ угаснаа цохол тээж магадгүй лээ. Цохолтой бол Минжи ах дуурлах хаа. За тэгээд манай season 3-аас мэдээж манай Гуанте оролцсон байгаа. Манай нөгөө милээ олог ихтгэдэг бүр амир хөөргөн заяо. Орж ирэхдээ ингээд сизон 1-ийн оролцогчдыг хамт явуулаад ингээд аяллаар. За энийг бүр оролцогчтой ирчээ дараа нь яриулъя заяа. Гуанте угаасаа тинөөг. Тэг ямар ч сизон 3-ын маань Гуанте орж ирсэн байна. Гэт энэ залуу бас орж ирсэн. Энэ маань нөгөө нэг ихчтэй үерхдэг одоо нөгөө нэг оюутан шүү дээ хөөрх юм ин 99 оных надаас нэг дүү цаа. За тэгээд энэ хараа Кореди Аккиуд сурд юм байна. Медиа чиглэлээр юу сурдаг залуу байгаа хгүй юу. Тэгэд энэ ингээд одоо 26 настай. Энэ маань хөрх юм нөгөө нэг хөөрхийн ихчийг маань их гомдоосондоо нөгөө гараар хийсэн чихэр ингээд задлаад өгсөн чинь
өө тэрч бүр амар нандагнаад яасан чи та нар архиныхаа даруулганд энийг идэг гэж хэлдэг залуу шүү дээ энийг үдэг чи яагаад вэ. За тэгээд мэдээж адал явдалт 2 дугаар сеснээсээ та нартай танилцуулъя. Энэ залуу байна. Human гээд би бүр энэ залууд солонгосчууд яагаад дуртайгаа юу ч ойлгодгүй заяа. Ингээл тэр ингээд салсан хүүхэн одоо бас энэний салсан хүүхэн заяа. Одоо нэг залуутай тэр сизон дээр нэг дүү залуутай бас нэг оюутан залуу саяны юу шиг Хюхён илүү юу юм хэцүү нэртэй. За энэ залуугийн X заяа. Энэ залуугийн X нь ингэж үлдэг. Гэж уйлаад одоо солонгос амар алдтай инфлюенсер болсон. За би хүний уйлдгаарч инфлюенсер алган гэж байх тийм. Ямар ч тач тэр уйлдгаас эхлээ энэ хоёр бүр амар одосон заяа. Энэ ах чи ингээл амар маазраал ингээл тэр эмхтэйнийг энэ ахтаа ингээд үнсэлс би одоо энэ дүү залуу руу явлаа шүү гэд тахад энэ ах ингээл амар гоё ингэж байгаа л тэр их машинаас буугаад явах тасгарчлаа уйлсан шүү дээ. За ямар ч тач энэ ах буцаж орж ирсэн. Энэ хүнд бол солонгосчууд хайртай байдий юм шиг байна лээ. Би яаж мэдгүй гэсэн бас. За Пак Наён. За энэ хүүхэн чинь шүү дээ. Манай бас өмнөх сизонд орж ирээд нэг залууд хосоолоо гарсан юм. 98 оны надад ч зөөхөн байна. Гарсан юм. Ууг нь болвол мэдгүй буцаа ороод ирсэн. Үгүй шүү дээ энэ гарлуу. Энд гарсан баха. Би бас зарим нь буруу санаад байж магадгүй. Үзег удацсан болохоор. Йоо хамгийн их тесрэлт хийсэн энэ заяо. Ичион. Энэ охин бүр амар юм хөөрхөн мандгаар охин байсан чи бүр тураад үнэ инфлюенсер болсон заяо. Би бүр шоконд орсон шүү дээ. Энэ охин бол наах орж ихтэй нэ пусанд байдаг юм. Пусаны аялалтаа ярддаг тэнгүүтээ нөө нэг буудлын чиглэлээр сурдаг охин байсан байхгүй юу? Тэгээд энэ охин чинь яг нөгөө нэг X нь энэний X түрүүний охинтой баг хосоолоо гарлуу. Тэгээ санагдаад ах юм. За хоёрыг нь үзээгүй удацсан болохоор бас жоохон мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол тэгсэн заяа. За ингээ оролцогчдын танилцуулга дуслаа. Тэнгүүдээ яасан гэгээч эднэрийг ингээд сизон 1-т нь оролцсон 3 оролцох, сизон 3-ын 2 оролцох, сизон 2-ын 3 оролцогч ингээд 3 талд жиж барал дээр юм үзүүлээ ингээ явуулж байгаа хгүй. Тэгсэн чинь сизон 3-аас 2хан залуу байгаад сая минь танилцуулсан 2 залуу энэ хоёр л ингээд юм үзээ яваад тэгсэн чинь гонтэй эмэгтэй хүнтэй уулзч магадгүй гэж одонгуудаа оролт аваад заяа. Оролт худалдаж аваад гар талал сулгч аваад амар очисон чинь саяхан дүүн цогсожсэн за тэгээд юу вэ за хойлоо одоо ихтэй хүн байхгүй өстэй тантайхад гоё юм байна гэж хойлоо ингээл хоёлаа ихтэй явах юм гэж хэлж чадахгүй заяа. Бантаал явж байгаа л хоол идж байгаа ингээ хардаг хэсгээд байхгүй. Тэнгүүтээ ингээл эмхтэн ирж байгаа юм шиг ингээл байн би хоёул цонхроо харуул заяа. Тэнгүүтээ контент гэж байгаа байхгүй. Чи ингээ настай суух ингээ дург яаж яхад ингэж ярьдаг штэ ингээд чи ингээд натаа суух дург байгаа мó ингээд идэв штэ байнга. Тэгэл үгүйг хаа бистэй дуртай юм байна энэ тэр тэнгүүд хос оролт зүгээ явсан за хамгийн амар. Гэхдээ энэ миний үзсэн нэгдүгээр анги дээр ингээд ерөөсө баг өлегтэй юм гараагүй заяа. Ингээл сизон 1-ээс оролцсон 3 оролцогч ингээл гой газраар яваал тэгэл сизон 2-оос оролцсон 3 оролцогч бас ингээ гой газраар яваал хоолонд идэл яг өмнө нь X-тэйгээ дейтэнд хийжсэн газарт нь очсон. Тэр ч ахт тэгэл тайжлаа штэ тиймстэй. Тэнгүүдээ ингэж явсараа орой гэртээ ингэж цуглаж байгаа юм заяа. Тэгээ тэр чинь энэ шоуны хамгийн гоё юм тийм байхгүй юу? Эхнээсээ ингээл хүн болгоны ингээ шууд танилцуулга нь яваал би ингээд намайг тэр гэдэг мэдгэл амар гоё танилцуулга яваал тэгэл ингээл гэртээ нэгээр ингээд орж ирдэг байхгүй. Тэнгүүд ингээд бүгд би бинийгаа танихгүй тэгээд им илт нүүрний хорил үзүүлж болохгүй заа. Яг тэгэхээр тэр байшин дотор чиний өмнөх X чинь байгаа учраас та хоёр баригдуулахгүй тулд ингээд жүжиглэх хэрэгтэй байхгүй ингээд юу ч болог юм шиг сайн уу гэл яг X анх харж байгаа юм шиг сайн уу юу энэ мэнда гэт ингэх хэрэгтэй байхгүй юу өөрийгөө танилцуулж мэлзуулаа тэгэл X-ээс ирсэн захаа махаага уншаал бүгд уйлдаж мэлдэл эн чин энэ шоуны ийм 3 сизон явсан бүр хамгийн гол point нь ахгүй юу эхний анги дээр X-ээс ирсэн захаага биелгээ хараад уйлах тий тэгсэн чи эндээ байгаагүй заа зүгээр ингээд танилцуулаад хамгийн сүлд нэг хүн хаалга төгшүүл тэгэл дууссан би бүр shit тэгэж бод ер нь тэгж бодсон ямар сони юм бэ ямар хурдан дууссан юм бэ
Юу вэ? Гэт бүр панелистууд нь эртэл хэлж байгаа хгүй. Уул нь ингээл бөөнөр ингээд суугаад би бинтийг ингээд ярьж чадахгүй ингээд би бинийгаа ингээд шохорхож хараад эксэсээ нуугдал ийм амар хөдөлгөлтэй байдаг штэ. Тэгээ одоо яг энэ мэдрэмж байхгүй болгож байгаа хэцүү байна гэл яг сүүл рүүгээ бүр надад хүртэл тэр мэдрэмж мэдэгдэж эхэлчихсэн хгүй ингээд бүх сисний оролцогчд ингээд би бинийгаа ингээд сонцсан харцаар хараад би чамайг өстө үзсэн та нар ингээд бүгд нэг алдтнууд ирсэн юм санагдаж ийн манагдаж ийн гэл бүгд ингээд амар инээж минэ гэл заяа. Тэгчихсэн ч дууссан. Зөв дууссан. Одоо тэгээ хоёр дээрээ айтах юм гарах байлгүй дээ гэж бодож байна. Тэгтээ яг би энэ нэвтрүүлэлт угаасаа л хайртай болохоор нэг хэм буруу бол өгч чадахгүй л байна л та. Тэгэд яг та нартай ярьж өгье гэж бодлоо. Тэгээд та нар маа дахиад үзье гэвэл би яг 2 дугаар ангийн яриад эсвэл 2 ангийн нийлүүлж яриад ингээд ярьж болно. Нэгдүгээр анги дээр нэг арилтаа ярих юм байхгүй болохоор нэг зураг хөргөчс оруулсангүй дээ. За тэгээд та нар маань надтай хамтаагаар өмсөе.